Сайн байцгаана уу залуусаа, өглөө өдөр оройн мэндийг хүргэе. За, Элтгэх Эндэр ирээдүйд төрийн бус байгууллагын 10 дахь жилийн ой болж байгааг тохиолдуулан оюуны витаминжилт буюу дотоодын элтгэх ур чадварын тэмцээн маань тун удахгүй эхлэх гэж байна. За, өмнөх жилүүдийгээ бодох юм бол энэ жил 10 жилийн ой болж байгааг холбогдуулан өмнөх жилүүдийнхээс арай өөрөөр зохион байгуулж байгаа. За, энд нь болохоор 3 сар, 4 сар, 5 сар, 6 сар, 8 сар гээд 5 сарын турш сар бүр нэг удаа илтгэлийн тэмцээн маань зохион байгуулагдана. За, мэдээж шагналын сан маань ч гэсэн маш өндөр байгаа. Яагаад гэхээр 5 удаа илтгэлийн тэмцээн зохион байгуулагдаад 8 дугаар сарын илтгэлийн тэмцээн зохион байгуулагдаж дууссаны дараа хамгийн шилдэг байгаа 10 оролцогчийн нэрийг зарлана. За, тэгээд 10 оролцогчд маань финалийн шат буюу 9 сарын 20-нд финалийн шатандаа ороод тэндээс шилдэг 5 маань шалгарах болно. За, нэмж хэлэхэд шагналын санд маань юу багтсан байгаа вэ гэхээр 1-р байранд Lexus HS 250 загварын автомашин, 2-р байранд iPhone 16 Pro Max гар утас, 3-р байранд аяллаа нэрх, 4-р байранд Совдон Сондор Даяг 5.com, 5-р байранд болохоор та өөрийнхөө хүссэн загвараар өөрийнхөө биеийн хэмжээгээр гоёлын дээл хантаац хэлгэх эрхийн бичиг хожих болно. За, мэдээж оноог яаж шалгаруулах вэ гэхээр сар болгон оролцогчид маань 100 оноо цуглуулах ёстой. За, 100 оноонд нь болохоор юу орж байгаа вэ гэхээр 1-р бүртгэл сар бүр бүртгэл явагдана. Бүртгэлийг болохоор 4-р сараас эхлээд групп чатан дээр пол оруулчихна. Та тухайн пол орсон хугацаанд оролцож амжихгүй эсвэл онлайнаар оролцсон гэсэн полоо дараад явах юм бол та бүртгэлийнхээ 15 оноог авна. За, 2-дугаарт нь болохоор хураамж. Хураамжийг бас мөн хугацаа зааж өгөх болно. Нийт 14 хоногийн хугацаанд нэг удаа 100,000 төгрөгөө төлж олно. Эсвэл 50,000-аар 2 удаа төлж олно. Хэрвээ 50,000-аар 2 хуваар төлөх юм бол хамгийн ихний 50,000 орж ирсэн хугацаагаар таны хураамжны 15 оноог өгөх болно. За, 3-дугаарт болохоор эрс. Эрс гэдэг нь зөвхөн илтгэлийн тэмцээн болж байгаа өдөр зарлагдсан цагтаа та цагаа бариад ирчих юм бол дахиад 15 оноогоо авч олно гэсэн үг. За, 4-дугаарт нь харилцаа хандлагыг харна. Тухайн илтгэлийн тэмцээн явж байх цаг хугацаанд шүүгчид, зохион байгуулагчид хамтран оролцож байгаа илтгэгч нартайгаа ямархуу харилцаа хандлага гаргаж байгаа вэ? Харилцаа хандлага нь хэр байгаа вэ гэдгийг бас манай нөгөө ажиглагч шүүгчид маань таныг бас харах болно. За, яагаад эдгээр зүйлсүүдийг оруулж байгаа вэ гэхээр Элтгэх Эндэр ирээдүйд төрийн бус байгууллага маань зөвхөн илтгэл болон сургагч багшийн хичээлийг заадаггүй. Бид нар хамгийн анх зохион байгуулалтын багийн гишүүн болж орж ирэхдээ хувь хүний чадамжийн хөтөлбөрт хамрагддаг. За, энэ дээр мэдээж төлөвлөлт, хувь хүний чадамж, өсөлт, хөгжил, дээрэс нь нэмээд илтгэх урлаг, дээрэс нь нэмээд одоо сургагч багш гэдэг бид нар ингээ маш олон жил дараалаад хувийн зохион байгуулалт, төлөвлөлт, харилцаа хандлагын ур чадвар гээд эдгээр зүйлсүүдийг хамтдаа ингээ суралцаад явж байдаг учраас дотоодын илтгэлийн тэмцээндээ ийм шалгууруудыг тавьж өгсөн байгаа. За, ингээд бүртгэл, хураамж, эрс, харилцаа хандлагаараа та нийт 60 оноогоо авч болох нэ. За, тэгвэл үлдсэн 40 оноо маань юу вэ гэхээр сар бүр гаднаас 2 шүүгч, төрийн бус байгууллагаас 1 шүүгч гэх ингээ 3 шүүгч маань нийтдээ оролцогч бүрд нийт 40 оноог өгөх ёстой. Хэрвээ та 3 шүүгчээсээ нийт ингээ 40 оноогоо авч чадах юм бол тухайн сарынхаа 100 оноог цуглуулсан гэсэн үг. За, яг энэ байдлаараа ингээ 5 сарын турш явсны дараа хамгийн өндөр оноотой байгаа 5 илтгэгчийг зарлах болно. За, 5 илтгэгч зарлагдаад 2026 оны 9 сарын 20-нд финалийн шат буюу одоо хэн 1-р байранд орох вэ, хэн 2-р байранд орох вэ гэдэг хамгийн эцсийн финалийн шатаа бид бүхэн 9 сарын 20-нд зохион байгуулна. За, үүн дээр нэмээд хураамжин дээр болохоор уян хатан байдлаар хандж байгаа. За, тэгээд дээрэс нь энэхүү дотоодын илтгэх ур чадварын тэмцээний маань хамгийн чухал, хамгийн том зорилго нь юу байгаа вэ гэхээр 10 жилийн ой болж байгаа юм чинь
одоо идэвхтэй байгаа, цаг заваа гаргаж байгаа, хамт олондоо гоё эерэг мэдлэг мэдээлэл өгч одоо хамтдаа ингэж өсөж хөгжих одоо тийм зорилгыг тавьсан байгаа. Одоо хамгийн чухал зорилго нь гэхээр оролцож байгаа оролцогч болгон одоо одоогийн байгаа байдлаасаа ингээд 1 шат, 2 шат, 3 шат ахаад хамтдаа хамт олноороо гоё өсөлт хийгээд тэгээ хамгийн илүүсэн өсөлт хийж чадсан хүндээ гоё автомашин бэлгэлье гэдэг хамгийн анх манай үүсгэн байгуулагчийн санаа гарч ирээд тэгээд хамт олноороо одоо захиргааны зөвлөл үндсэн сургагч багш нар одоо 26 оны захиргааны зөвлөлөөр бидгээд ингээд ярилцж агаад шагналын сан болон хураамж одоо бусад одоо эрс бүртгэл хураамж, харилцаа хандлага, ихтгэл гэдэг зүйлсүүдээ ингэж тус бүрд нь оноо зааж өгөөд оруулаад тэгээд хамгийн гол нь гоё эв нэгдэлтэй хамт олонны гоё уур амьсгалыг бүрдүүлээ, хамт олонноогоо илүү гоё нэгдэхий, хамгийн гол нь ингээ хамт олонноороо илүү гоё өсөж хөгжиё гэдэг зорилгыг тээж байгаа юм шүү. Тийм болохоор та бүхэн маань бүгдээрээ аль болох сайн оролцоорой. Дээрэс нь нэмээд 26 оны үндсэн сургагч багш нар мөн идэвхтэй байгаа бусад үндсэн сургагч багш нар 26 оны удсын гишүүд зөвхөн одоо энэ 6 сарын туршид явагдах оюуны витаминжуулалт элтгэх ур чадварын тэмцээнд мань оролцох боломжтой байгаа. За мэдээж зохион байгуулалтын гишүүдээ мартаагүй. Зохион байгуулалтын гишүүдтэй зориулаад зохион байгуулалтын багийн гишүүддээ 9 сарын 20-нд бас ингээд тэмцээн зохиох болно. За тэгээд тэмцээн болохоос мэдээж 9 сарын 20-ноос 14 хоногийн өмнө одоо илтгэлийн сэдв болон зарууд нь одоо постэр мэдээллүүд нь ороод явна. Мэдээж зохион байгуулалтын багийн гишүүдээс бас шилдэг 5 илтгэгчийг шалгаруулад тус бүрт нь оноогоо өгнө. За зохион байгуулалтын багийн гишүүдийн мэдээлэл, за ямар шагнал байх юм, ямар сэдвээр илтгэлээ тавих юм, хэдэн шаттай байх нь гэдэг мэдээлэл нь 8 сарын 10-нд бүх мэдээллүүд нь орох болно. За энэ удаагийн одоо 3 дугаар сараас эхлээд 8 дугаар сар хүртэл явах тэмцээнд маань зөвхөн удирдах зөвлөлийн гишүүд болон үндсэн сурагч багш нар маань оролцох юм шүү. Ингээд жоохон цаг алдаж энэ мэдээлэл хүргэж агаад хүлцэл өчий. Тэгээд та бүхэн маань асууж лавлах зүйл байвал энэхүү бичлэгэнд ор гой комент хэлбэрээр асуултаа бичээд за эсвэл чатаар руу холбогдоод гой мэдээлэл авч болно. За ойлгомжгүй асуух зүйл байвал нээлттэй бичээрэй. За тэгээд хамгийн ихний шат маань 2026 оны 3 сарын 28-нд тун удахгүй зохион байгуулагдах гэж байна. За хамгийн ихний шатны илтгэлийн тэмцээний сэдэв маань инх тайван бол хамгийн үнэт өв гэсэн сэдэв байгаа. Та бүхэн маань сэдвээ аваад илтгэлдээ бэлдэж эхэлсэн гэдэгт итгэлтэй байна. За тэгээд залуус та бүгдэнд нь амжилт хүсье. Аль болох бүгдээрээ маш олуулаа гоё оролцоорой. Тэгээд хэрвээ санхүүгийн ч юм уу хураамжин дээр ямар нэгэн асуудал байгаа бол зохион байгуулалтын баг руу мэдэгдээд тэгээд аль болох төлбөрийн нөхцөлийг уян хатан байдлаар олох болно. Тэгээд мэдээж ин оролцож байгаа хүн болгоны хувьд шударга байлгахын тулд одоо яавал би ямар оноо авах юм, хэдэн оноо авах юм, за илтгэл дээр 40 оноо авах юм байна. Тэгвэл бусад 60 оноогоо хураамж, бүртгэл, эрс харилцаанаасаа ингээд олж авч болох юм байна гэ бүх хүмүүст гоё нээлттэй шударга байх үднэс энэ мэдээллийг та бүхэндээ хүргэж ийн. Мэдээлэлээ дутуу хүргээд зарим нэгэн хүмүүс маань мэдээлэлээс хоцорсон, мэдээлэл авч амжаагүй явж байгаа байж магадгүй. Дээрэс нь нэмээд бас нэг мэдээлэл хэлэхэд энэ жилийн тэргүүн болон 20 ер нь тэргүүнүүд маань тэмцээнд оролцохгүй байя. Бид нар ингээд зохион байгуулалтын ажилд ингээд туслаад явъя. Хамтдаа гоё шүүгчтэй ингээд шигшээд сонгоод шүүгчтэй олоод за зохион байгуулах газруудаа олоод одоо надад ингээд хамтдаа бөөнөрөө туслаад ингээд явъя гэсэн байгаа. 24 оны тэргүүн боён дэлгэр 24 оны тэргүүн очир ирлэн 25 оны тэргүүн боён дэлгэр 26 оны тэргүүн гоо марл нар маань одоо бид нар ингээд хамтдаа оюуны витаминжуулалт илтгэх ур чадварын тэмцээнээ зохион байгуулж ажиллахаар болсон гэдгийг дуулгахад таатай байна. Тэгэхээр одоо үндсэн сургагч багш нар болон удирдах зөвлөлийн гишүүд маань энэхүү тэмцээндээ оролцох нэ. Та бүхэнд нь бүгдээрэнд нь амжилт хүсье. Бүртгүүлж амжаагүй байгаа бол бүртгүүлээрэй. За тэгээд хураамжийн тал дээр асуудалтай байвал зохион байгуулалтын баг руу маань холбогдоорой. Тэгээд дээрэс нь
нэмээд басан мэдээлэл хэлэхэд бүртгэлийн хугацаа дуусна гэж байхгүй. Зүгээр ингээд нөгөө заасан хугацаанд бүртгүүлэх юм бол та бүртгэлийнхаа нийт 15 оног авна. За хэрвээ заасан хугацаанаас хожимдож бүртгүүлэх юм бол 10 оноо. За илтгэлийн тэмцээн болохоос 2 юм уу 3 хоногийн өмнө бүртгүүлэх юм бол 5 оноо гэдгээр зүгээр оноо нь багасаад явах болохоос биш. Та бүртгүүлээ юм чинь тарныг хаслаа эсвэл бүртгэл хаагдсан тохиол дахиж бүртгэл авахгүй гэсэн тиймэрхүү зүйлс огт байхгүй гэдгийг бас та бүхэндээ дахин сануулж хэлж гин. За тэгээд ойлгомжгүй эсвэл асуумаар байгаа мэдээлэл аммаар байгаа зүйл байх юм бол надтай холбогдоорой. За намайг сонссон та бүхэндээ баярлалаа. Баяртай.